Ягаад бид нэр одоо Сүхбаатар Жанжин гэдэг одоо тэр хүний хөшөөний талбай дээр байгаа. Ягаад Чингис хааны хөшөө энэ байгаа. Хид хідэн энэ чухал одоо улс төрийн энэ өдөрдөгчдийн хөшөө энэ талбай дээр байна те. Бидний амьдрал ямархуу байгаа вэ гэдгийг талбай дээрээс бид нэр ингээд бэлхэн харж болно. Камер бариад явна гэдэг бол антропологчийн хувьд одоо бас нэг юм өөр төрлийн нүд байдаг. Одоо зөвхөрмөр санагдсан тийм үеүдээ ер нь ямар ихтгэл найдварыг тээж даван туулж урагшлах халах маялуу болж авдаг вэ? Энэ явцад бол маш их шантран хямралд орно тий. Мэргэжлийнхэн арга зүйд итгэсэн итгэл байна. Тийм. Тэгэхээр тэр итгэлийг бол амархан алдахгүй юм шиг байна шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү үеүүдэд бид нэр бие биенийгээ хамтдаа одоо хөтлөөд аваад арчлаад халамжлаад тасраад ингээд явах урагшлах тийм сэтгэл зүй биднэрт байна уу үгүй юу гэдгийг одоо ярилцах цаг болсон тий. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Wellbeing podcast-ийн маань энэ удаагийн дугаар та бүхэндээ их хүрч байна. За ингээд нийгмийн сайн сайхан байдал ер нь хэдүүлээ нийгэмдээ яавал аз жаргалтай хоршин зохицож амьдрах юм бэ гэдэг талаар бид нар салбар бүрийн судлаачид эрдэмтдтэй болон төлөөлөлтөй уулзаж ярилцж байгаа. Энэ удаагийн маань дугаарт нийгэм соёлын антропологч, Кембриж их сургуулийн докторант Зол Жаргал хүрэлцэн ирсэн байна. За урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. Баярлалаа. Wellbeing podcast гэж байгаа болохоор бид бас нөгөө зочныхоо ер нь ингээд ойрын үеийн сайн сайхан байдал нь хэр байна гэж өнлүүлэлт юм уу гэж бас бодож байгаа. Тэгээд та өөрийнхөө ойрын үеийн wellbeing-ийг ер нь 0-10 хооронд өнлөл хит байна да. 0-10 хооронд гэвэл 9 юм уу? Тийм. Гой өндөр дүм. 9 яхад нь юу нөлөөлж байгаа юм бол сонирхоод. Мэдээж нөгөө өдөр тутмын стресс жижиг сажиг зүйлийг оролцуулахгүй ерөнхий одоо эрүүл мэнд ажил гэр бүл тэгээд найзууд харилцаа холбоо гэд одоо хүмүүстэй хөвчлэн ямархуу харилцаатай байгаагаас шалтгаалаад хүний ер нь бол юу сайн сайхан байдал чинь дээшээ доошоо их одоо хэлбэлцдэг юм шиг санагддаг. Тэгэхээр миний хувьд бол харьцангуй сүүлийн үед бол эргэн тойрныхоо хүмүүстэй хайртай дотны хүмүүстэйгээ маш тийм дулаахан эерэг тийм харилцаатай байгаа учраас тэрэн дээр бол тэр нөлөөлсөн баха. Гоё ажил гэхээсээ илүүтэйгээр. Тийм шүү. Яг харахгүй антропологч гэхээр одоо хүн судлаач гэж ярих бах тий. Тэгэхээр бас хүн хоорондын харилцааг илээж олж үзэж байгаа юм шиг санагдлаа. Тэгээд таны мэрэгжил айгуу сонирхолтой санагдсан. Магадгүй бас олон нийтэд нэг тийм түгээмэл ойлголт бас байдаг гэсэн бол сайн мэдгүй л байна. Гэхдээ та бас яг яагаад энэ мэрэгжлийг сонгосон бэ? Мэрэгжилдээ яг яагаад дурлах болсон бэ? Тэр түүхээсээ илүү хуваалцаад хойлоо яриа эхлүүл гэж бодож байна. Энэ түүхийг бол би ер нь бол энэ тийм зөндөл ярьжсэн. Гэтэ яг зүгээр угаасаа ижлэхэн юм чинь дахиад тавтаал яриа тий. Тэгээд яг 10 жил тахта би нэг бол одоо кинор найруулагч, зохиолч, эсвэл философч ер нь урлаг нийгэм хүмүүнлэгийн ухааны салбараар явна гэж одоо өөрийгөө багасаа ер нь мэдэрчээсэн. За тэгэхээр философийн ангид орно гэж төлөвлөсөн байх үед антрополог гэдэг нэрийг, хүн судлал гэдэг нэрийг сонсоод одоо ерхий одоо Яшийн өмнөхөн сонсоод шууд шалгалтаа өөрчлөөд энэ нөгөө антропологоор эсэж орохын тулд түүх суурьтай байдаг. Тэгээд түүхтэй илүү одоо ганц сарын дотор бол түүхийнхаа одоо шалгалт нь маш их бэлдээд тэгээд шууд антрополог гэдэг мэргэжлийг сонгосон. Яагаад тэгэхээр энэ мэргэжлийг сонсоод ер нь бол анхны харцаар дурлана гэдэг шиг хүн нэг тиймэрхүү мэдрэмж байдаг шүү дээ. Яг анхны сонсголоор би бол шууд дурлаа. За энэ бол энэ замлаар би бол явах хэрэгтэй юм байна гэдэг маш хүчтэй мэдрэмжийг олж авсан. За тэгээд тийм шийдвэр гаргаснаас хойш бол хүлээлтээс одоо давсан гэхээс биш. Ер нь бол одоо намайг урам одоо юу гэдгийг энэ мэрэгчлээ яг гэж сонговдоо гэсэн тийм тэнглэлзээ ерөөсөө тэрнээс хойш байгаагүй. За тэгээд ер нь бол миний бол амьдралдаа хамгийн одоо гаргаж исэн зөв шийдвэрүүдийн нэг гэж хэлнэ. Тийм. Тэгээ юу нь илүү сонирхолтой байсан гэхээр маш олон одоо мэрэгжлийн салбаруудыг хооронд нь уулзуулах боломжтой. Жишээ нь хэд бол урлаг руу ороход улс төрийн одоо асуудлуудаар соёл нийгмийн асуудал
гэх мэтчлэн одоо философи сэтгэл судлал бүгднгийн ингэж хооронд нь базаж одоо цогцоор нь судлах боломжийг хүн судлал илүү өгдөг юм шиг надад санагдсан. Тийм. Би бас таныг уурчаад тэгээд антрополог гэсэн чинь яг их сургууль дахтаа антропологийн талаар хичээл орж исэн тэрийг санаад тэгээ ер нь яг хүн судлал гэхээр бусад яг миний ойлголтоор болохоор өөр шинжилгээ ухааныг бодвол яг нөгөө орчиндөө уусаа бүр судалгааны арга барил илүү хөрмөц юм шиг санагдсан. Яг сэтгэл судлалын судалгааны арга барил ингээл бас янз бүр мэдээж шинжилгээ ухаан мэд ерөнхий ингээд тогтсон юу байгаа. Тэгээ судалгааны зүг тогтолт. Гэтэ тэр дундаа илүү антропологийн судалгаа бүр илүү сонирхолтой санагдсан. Тэгээд магадгүй таны үед одоо яг судалгаатай танилцсан түүх ч юм уу те эсвэл хийжсэн сонирхолтой судалгаанууд ч юм уу тийм оюутан бахта анх гарч ирсэн хэрийн судалгаа гэдэг ч юм уу тийм дурсамжаасаа болцол. Тий, чиний одоо ажилт бол чиний ажилт бол яг зөв гэж би бодоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр ингээд антропологийг тодорхойлох одоо нэг зүйлийг би хэлээж гэх юм бол яг судалгааны арга зүй гэж хэлнэ. Яагаад тэгэхээр судалгааны арга зүй нь антропологийг ингээ маш онцгой одоо өөр арга барилаар ажиллахад хүргэдэг. За тэр бол одоо монголоор орчуулвал одоо participant observation гэдэг одоо гол судалгааны арга зүй байна тий. Оролцсон ажиглалтын аргаар бид нэр судалгаа хийдэг. Тэгэхээр оролцсон ажиглалт хийн гэдэг маань зөвхөн одоо судлаач нийгмийн үзэгдэл соёлыг гаднаас нь одоо ажиглах гэхээсээ илүүтэйгээр яг дунд нь орж одоо оролцож хийж мэдэрч өөрийн биеэр тэр бүхнийг туулж ээж судалгаа хийдэг юм арга барил байгаа. Миний хувьд бол яг энэ арга барил нь бас надад сонирхолтой санагдчихжээ. Маш их адил явдал хүлээж байгаа юм шиг санагдчихжээ. Тийм. Одоо киногоор бол өөрөө найруулагч байгаад дахаас илүүтэйгээр бараг ингээд ороод дотор нэг дүрэн болоод за бараг өөрөө найруулагч нь ч болоод нэг бол ингээд өөрөө дүрэнч болоод явчихаар тий. Тэгээ ер нь бол нөгөө судлаачийн байр суурь ингээд маш олон одоо байрлал байгаа гэх юм уу тий. Маш цаашаа хэлбэлцэн дүрийн шилжилтүүд ингээд янз бүр байна. Тэр болгонд маш тийм нарийн мэдрэмж шаардлагатай болдог. Яагаад гэвэл бид нэр хүний амьдралыг судалж байгаа энэ бол зүгээр нэг одоо номтой ажиллахаас өөр, архивын материалтай ажиллахаас өөр, зүгээр статистик тоон материалтай ажиллахаас өөр тий. Тэгэхээр хүний амьдрал өдөр тутамд юу болж ийн тэрийг хамтдаа тухайн хүнтэй туулж мэдэрнэ гэдэг болвол маш тийм зориг, эрсдэл, сэтгэлийн тэнхээ юу гэдгийг те. Миний бакалаврын ажил бол улаанчлуудын хогийн цэг дээр судалгаа хийжсэн. За улаанчлуудын хогийн цэг дээр одоо оролцсон ажиглалтын аргаар судалгаа хийн гэхээр ер нь бол улаанчлуудын хогийн цэгээс амжиргаагаа залгуулдаг айл өрхүүдэд байрлаж хонох хамт яваад ингээд одоо ажил дээр нь те үнжих хог түүх ер нь хог түүж амжиргаагаа залгуулна гэдэг чинь нэг ямар хуу юм бэ гэдгийг нарийн одоо бичиж үлдээхийн тулд өөрөө бүхнийг одоо гараараа хийж үзэх туулах шаардлагатай. Тэгэхээр тэр одоо бакалаврын диплом хийсэн одоо сүүлийн 10 жил 10 гаруй жил ер нь тэр сэдвээс ер нь холдоогүй. Одоо хүртэл тэн дээрээ. Тий, ягаад гэхээр энэ одоо нийгмийн судалгаа чинь зөвхөн одоо юу гэдгийг нэг хэдэн сараар те нэг жилээр 2 жилээр ингээд судалгаа хийгээд дуусч байгаа тэр сэдвийг хааж байгаа гэсэн үг биш. Тийм байдлаар судалгаанд одоо хүмүүсийн амьдралд хандаж болохгүй. 10 жилдээ 20 жилдээ тухайн одоо бүхэл бүтэн юу байдгийг те удаан хугацааны ажиглалт тэмдэглээ одоо анализ бид нэр хийхин тулд байнга одоо тэр судалгааныхаа талбар дээр буцаж очих тухайн хүмүүстэйгээ одоо эргэн холбоотой байх амьдрал ахуйд хэрхэн өөрчлөгдөж чинь юу олж ийн гэдгийг одоо байнга ингээ ажиглаад оролцоод явж яадаг тэр өнгөрөө онцлогтой бас зүгээр сая таныг яг ярьж хаад сониуч зан хөдлөөд гэх юм да бодож илаа мэдээж мэргэжлийн одоо ёс зүйн хувьд ингээд ийм одоо судалгаандаа ингэж хандна гэсэн тийм баримталтай мэдээж юм байгаа. Гэхдээ зарим тохиолдолд сая бол сонсоход бол нэлээд бас хүнд сэдвийн судалгаач юм шиг те. Нэг талаараа хүмүүс судлаач хүн гэхээр нэг юм объектив байх хэвээр бүх юм тийм нэг юм хатуу чанд те. Тэгээд ийм гээд байх хэвээр гэж гардаг. Гэтэл нэг бодлын таны мэргэжлийн ялангуяа онцлогийн хувьд яг хүн дунд ороо судлаа явж байгаа учраас бас яг өөрийнхөө судлаач хүний сэтгэл зүйн өрөөлөндөнд тэр судалгааны одоо зүйлс нөлөөлдөг ч юм уу тийм тохиолдлууд ер нь хэр байдаг вэ? Тэр бол байгаа. Тэр бол маш өндөр хэмжээнд байгаа. Одоо жишээ нь улаанчлуудын хогийн цэг дээр би анх очиод тэр сэдвийг сонгосон нь бол мэдээж яг энэ эмзэглэлээс үүдэлтэй байгаа. Хотын захад
нэг талд нь ийм амьдрал байгаа гэдгийг хүмүүс яагаад тоохгүй байгаа юм бэ гэдэг бол маш эмзэглэл, уур бухимдал, маш олон ийм сүрэг те мэдрэмжүүдийг надад үлдээсэн. Тэгээ би тэрнээсээ яаж гарахаа мэдэхгүй. За яаж гарахаа мэдэхгүй тэрийг даван туулах нэг арга зүй нь бол шийдэл нь бол мэдээж энийг судалж бичиж үлдээж би өөрөө нэг талаараа эхний ээлжинд тайвширж байгаа. Дээрээс нь дараа нь энэ сэдвийг нийгэмд ингэж хөндөж гаргаж ирснээрээ яаж энэ нөхцөл байдалд би тус болж өөрчилж чадах вэ гэдэг хоёр чухал зүйлийг үндэслээд тэр сэдвийг сонгож исэн гэсэн үг. Тэгэхээр тэнд очсноос хойш би бол хэдэн сар надад маш их шокны байдалтай сэтгэл зүйн хувьд яг үнэндээ бол гутралд орсон. Энэ байдалд яагаад хүрсэн бэ гэдэг нэгт асуудал байна. Дараа нь бид нэр яагаад энэ асуудлыг тоохгүй байгаа юм бэ гэдэг тийм бухимдал байсан. Тийм тэгэхээр л тэрийг хүмүүсийн антропологийн бас нэг юу байна? Онцлог байна, давуу тал гэх юм уу? Хүмүүсийн анзаардаг сэдвүүдийг ер нь бол ил гаргаж ирдэг. Тэрнгээрээ бас хүмүүс нэг тоохгүй орхигдуулсан байгаа асуудлууд нийгэмд зөндөө байдаг. Тэрийг бид нэр олж хардаг. Тийм нүдний шилтэй гэх юм уу? Тэгээ яагаад тэгэхээр ер нь бол бүхэд бусад нийгмийн шинжлэх ухааны салбарууд ер нь бусад салбарууд өөр ингэсэн арга зүйтэй байна, онцлогтой байна, давуу талтай байна. Тэгээд бинийгээ ингэж нөхөж явж байгаа тийм үү? Улс төр дээр ч юм уу, социологч байна уу? Философи те өөр салбарууд дээр нийгмийг бүхэлд нь ингэж харж дээрээс доошоо харсан юм үнэлтүүд өгөх хандлагатай байдаг, ерөнхийлөх хандлагатай байдаг. Тэнгүүд яг антрополог бол яг ийм маш нарийн зүйлс буюу микроскопын төвшөнд амьдралыг хардаг. Тэгээд доороос анзаараагүй жижигхэн зүйлсүүдийг томруулж дээш нь бид нэр яаж нийгмийн энэ бүтэц зохион байгуулалт соёлыг өөрсдийнхөө амьдралыг тайлбарлаж болох вэ гэдгийг гаргаж ирдэг. Тэгэхээр тэр хог түүхчийн өдөр тутмын амьдрал аж ахуй гар дамжуулаад бид нэр өнөөгийнхөө нийгмийг яаж толдох хотын асуудлуудыг тэндээс харж болно. Нийгмийн анги давхраа бүтэц зохион байгуулалт, улс төр төрийн халамж, хүртээмж маш олон сэдвүүд, том сэдвүүдийг тэндээс бид нэр ажиглах, тайлбарлах боломжтой байсан гэсэн үг. За анхны судалгааны ч юм уу үе тийм байсан байна. Тэгвэл одоогоор Улаанчлалын хогийн цэгийн тэр нөхцөл байдлыг судлаад ингээд явснаас хойшоогоо таны судлаачийн хувьд ингээд үргэлжлээд явж байгаа сониуч байдал гэх юм уу тэр зүйлс чинь ингээд ямар судалгааны чиглэлүүд рүү илүү ингээд жишээ нь хурж ийн бэ. Миний таны ярилцлагаас уншсанаас бол ямар ч гэсэн бүр Кембрижийн их сургуульд мастер хамгаалаа. Тэгээ докторантаа сурч байгаа гэж ойлгосон. За мөн Кембрижлөө татагдсан шалтгаан нь Монгол дотоод Аз судлалын төв тэнд байдаг учраас бас орсон гэж дурдсан байсан. Тэгэхээр таны магадгүй сонирхож судалж байгаа сэдв бас их сонирхолтой санагдаж байна. Монголд 2014 онд сургуулаа төгсчүүд Муйсийн антропологийн техникийг төгсөөд дараа нь би 1-2 жилийн дараа Берлиний чөлөөт их сургууль руу явсан. Тэнд бол нийгэм соёлын антрополог болоод кино судлал гэсэн 2 давхар мэргэжлэр төгссөн. За тэгээ кино судлал антрополог гэдгийн завсар дундын бас нэг салбар байна. Дүрслэлийн антрополог, visual anthropology гэдэг. За тэгэхээр ер нь бол миний судалгааны хүрээ бол хотын антрополог, дүрслэлийн антрополог, улс төрийн антрополог гэсэн ерөнхий байдлаар ингээд яг дундаа ингээд маш олон ингээд нөгөө холбирох, хөврөх ингээд зөндөө сэдвээсээ шалтгаалаад судалгааны ингээд нөгөө нэг салбарууд маань өөрчлөгдөнө. Гэхдээ ер нь бол сүүлийн үед барьж явж байгаа асуудал бол энэ хотын антрополог, хотын асуудлууд, за тэгээд энэ дүрслэлийн антрополог судалгааны арга зүй гэдэг асуудлаар голчлоод явж байна. За тэгээд надад болохоор Германд үргэлжлүүлж сурахгүйгээр англи руу явах шийдвэр гаргасан нь бол мэдээж тэр Кембрижийн сургууль дээр байгаа Мясу Монгол судлалын төв маш их юу гэдгийг том хөшүүрэг болсон. Ягаад тэгэхээр тэнд антропологийн болоод Монгол судлалын нэртэй эрдэмтэд
тэр хүмүүсийн шав болоод өргөжлүүлээд судалгаагаа хийгээд явах нь надад илүү одоо хаа нэгтээ өөр газар Монголыг мэдэхгүй Монголын ахуй соёлыг мэдэхгүй нийгмийг мэдэхгүй багштай ажилласнаас илүү Монголыг маш олон жил судалчихсан тийм мундаг эрдэмтдтэй ажиллах нь бол зүйтэй гэж бодсон. Германд суралцж байх үедээ Макс Планкийн институтад ажиллаж байсан. Судалгааны хүрээлэн Макс Планкийн одоо судалгааны хүрээлэн Dairy Cultures гэдэг одоо Монголын цагаан эдийн тухай судалгаа хийдэг тийм маш том project-д төсөлд ажиллах одоо боломж олдоод тэгээд тэнд Герман Монгол гээд ирж очиод олон жил судалгаа хийгээд явсан. Тэгэхээр тэр үед болохоор миний сонирхлыг бас антрополог гэхээсээ илүү өөр салбарын татчихсан сонирхлыг манд татчихсан. Биолог байна, археолог те одоо генетик өөр юу гэдгийг түүх антропологтой холбогдож болох үе салбар өөр шинжлэх ухааны чиглэлүүд маш сонирхолтой санагдчихсэн. За тэгээд нэг хэсэг би чинь нэг юм бактериар өвчлөөд тэгээд цагаан эдийн бактери гэл тэгээд тэрэндээ ингээд донтцсон нэг тийм хэсэг юм л бол бактери ярьж байдаг. Тэгээд юм л бол цагаан эдийн ярьж байдаг. Тэгээд нөгөө хувцас загварын коллекц гаргасан гэдэг чижсэн тий. Тийм гэх мэтчлэн энэ одоо Монголын уламжлалт цагаан эдээ мал аж ахуй гэдэг чинь ямар учиртай юм бэ? 2-3 мянган жилийн өмнөх одоо бүр тэр үеэс ахуулаад тэ энэ бактериуд чинь ингээ үлдчихсэн. За тэгээд энийг одоо залуу үед яаж танилцуулах вэ гэдээ бүр ингээ хувцсны коллекц центр гаргаад тэ нэг хэсэг бол ер нь бол бактериар амьсгалаад тэр сэдвэр бүр ингээ нэг дурлаад тэ бактериуд дурлаад ингээ өөр юм ярих болчихсон явж байсан. Тийм тэгээд ямар ч хэсэн тэр сэдвээ өргөжлүүлэх санаа бас байсан. За тэгээд анхны одоо судалгааны пропозал бол мал аж ахуйтай холбоотой байжгаад яг уу ер нь бол тэнд очиж судалгааныхаа сэдвийг өөрчилчихсэн. Өөрчлөөд би чинь удаан хугацаанд ингээ отын антропологийг ингээд судлаад уламжлалтаас эхлээд судалгаа хийгээ явж исэн учраас хотын антропологийн залуучуудын энэ нөхцөл байдал нийгэм хотод ахуй тий бид нэр яаж өрнөж ийн тэрийг судлах хан зүйтэй юм байна. Ягаад тэгэхээр Монголын одоо Монгол судлалд Монголын антропологт гадны дотоодын гэлтгүү хөвчлэн одоо уул уурхай мал аж ахуй гэх мэтчлэн нэг юм тогтсон хүрээний сэдвүүдийг ингээ барьж авдаг нь одоо хөвчлэн байдаг. Тэгэхээр тэрийг би жоохон одоо юу гэдгийг биднэрт ч гэсэн өөр одоо судлах маш олон сэдв байна. Жишээ нь хотын асуудлуудыг бид нэр ягаад антропологийн үүднээс одоо энэ судалгааг өргөжүүлж болохгүй вэ гэдэг мастертаа болвол чагсаал цуглааны тухай судалгаа хийсэн. Тэгээ тухайн үед бол нүүрсний чагсаал яг одоо тий гараад филд орко судалгаагаа энд хурж бас үнд хурж ирээд тэгээд тэн дээр оролцоо ажиглалтын аргаар тэгээд судалгаагаа хийсэн. За тэгээд тэндээсээ хойш өргөжлүүлээд ер нь бол за энэ зөвхөн чагсаал цуглааны тухай залуучуудын дуу хоолой гэдэг асуудлаар бид нэр өргөжлүүлээд ягаад те ингээд бүрэн бүхэл бүтэн ийм том одоо системтэйгээр энийг судалж болохгүй вэ гэд. Тэгээд докторийн ажлыг бол яг Сүббаатарын талбайгаар сонгосон. Тэгээд зөвхөн энэ бол нөгөө чагсаал цуглааны асуудал гэхээсээ илүүтэйгээр бидний улс төрийн амьдрал, улс төрийн одоо гол сүм, гал голомт гэдэг ойлголт байгаа тий. Тэгэхээр энэ бүх одоо чухал асуудлуудыг шингээж цогцлоож өгж тэнд оршиж байгаа тийм чухал газар учраас үүнийг бид нэр түүхийнхаа нүднээс орчин үеийн нөхцөл байдал танд холбогдуулаад яаж судалж болох вэ гэдэг зүйлийг дэвшүүлсэн. Сонирхолтой сонсогдож байна. Одоо миний мэдхийн л бага хахад одоо ингээл хөдөөнөөс ч юм уу хэрвээ ингээл хамаатан саднууд орж ирэх юм бол заа нэг гандаа орон заа тэгээ нэг талбай орон зураг авахлна гэж юм уу те нэг аль бүрийн альбомд нэг талбай дээр ч юм авахлан зураг байж байгаа. Тэгэл одоо ч гэсэн юм бид нар гаднаас одоо найзуудаа ч юм уу зочид төлөөлөгч авчих юм бол заавал нэг талбай ороод үзүүлдэг те. Бүхэл нэрээ тэнд одоо Монгол улсын бараг хамгал ингээд том юм чагсаал цуглаан бүхнүүд болж байгаа те. Тэгэхээр нүүрсний чагсаалаас хойшоо гэхээр одоо хүртэл судалгаа нь үргэлжилж байгаа гэсэн үг үү. Тэгэхээр магадгүй бас бараг хамгийн их чагсаал цуглааныг одоо бараг оролцож судалж явсан хүн юм болоо гэж би бас бодлоо. Нийтдээ баг хэдэн чагсаал одоо ингэж оролцож явж байгаа гэсэн үг үү? Яг ер нь бол Сүббаатарын талбайг
улаанчлуудын хогийн цэгийг судалж явах үеэсээ сонирхож ирсэн. Ягаад гэхээр тэр тухайн одоо хог түүдэг амжиргаа залгуулдаг хүмүүсийн хувьд бол одоо улаанчлуудын хогийн цэг бол эдийн засгийнх нь одоо гол цөм. Тэрийгэ тойроод одоо жишээ нь юу гэдгийг те тэр айлууд бүгдээрээ тэнд ингэж нөгөө улаанчлуудын хогийн цэгийг тойроод амьдарч байгаа. Тэдгээр хүмүүсийн хувьд бол энэ бол яг одоо амжиргааных нь гол цэг байна. За тэгвэл төв цэг гэдэг ойлголт чинь бидний хувьд энэ манай хотын хувьд юу вэ гэдгийг ерөн жоохон одоо өөрөөр бодож үзье, тэ харж үзье гэдэг нэг тиймэрхүү санаа орж ирсэн. Бидний хувьд, улс төрийн хувьд, соёлын хувьд, одоо бэлгэдлийн хувьд гол төв цэг чинь хаана вэ гэхээр яалтчгүй Сүхбаатарын талбай ингээ орж ирээд Сүхбаатарын талбай гэдэг зүйлийг бид нэр судлах ёстой юм байна гэж одоо ер нь бол 10-аад жил ер нь дотор нэг тийм мэдрэмж яваад байсан. Тэрийгээ одоо гүйцэлдүүлж байгаа гэх юм уу одоо энэ докторийн төвшөнд те. Тэгээд тэрийг хаанаас яаж эхлэх вэ гэдг нь яг мастрын ажлаа буюу жагсаалаас эхэлсэн гэсэн үг. Жагсаал цуглаан гэдэг бол зөвхөн одоо тэр талбайг судлах, хотыг судлах ганцхан нэг юм одоо жишээ байгаа шүү дээ. За тэгээд тэрийгээ докторийн төвшөнд үргэлжлүүлээд одоо тэр тухайн зөвхөн яг тэр энэ газарт зориулсан судалгаа гээд хийхин тулд маш олон одоо үйл ажиллагаа, маш олон талаас нь тэрийг харах шаардлагатай. Айл болгонд хүн болгонд Сүхбаатарын талбай дээр ахуулсан зураг байдаг нэг юм машин дээр суучсан бомрош тэрсэн тий. Тэгэл нэг гойж gooцсон бүгдээрээ нэг тиймэрхүү хамаг ганган дээрээ тавьчаад угаасаа тэнд очиж ерөөхдөө зураг авахулдаг. Эмээ өвгөнөр нэх гой хувцастай нэг тий бүр залуу үеийнхэн зураг хүртэл яг талбай дээр л хийж байдаг. Тийм. Тэгэхээр тэрийг ер нь ажиглаад яагаад бид нэр ингэж энэ газарт ийм чухал ач холбогдол өгөөд байдیں۔ Гэдэг одоо энгийн асуулт байна шүү дээ бас. Тэгээд тэгвэл тэр зургийг хэн аваад байгаа юм? Талбайн зурагчд. Тийм, зурагч анхны ягч нар байдаг шүү дээ, тий. Талбайн зурагчид одоо 1988 оноос хойш гэж ерөөхдөө бол ярьж байгаа талбайн зурагчид энэ бол гарч ирсэн. Тэгэхээр тэр зурагчид одоо хүртэл ягаад энэ мэрэгжил байгаа юм гэдэг асуулт байгаа байхгүй юу? Одоо хүртэл энэ мэрэгжил байна. Бид нэр гар утсан дээрээ зураг аваад зүгээр одоо сошиал медиа дээр пост хийгээд хангалттай байхад ягаад бид нэр тэнд очиж одоо хүртэл ингээд зураг авахуулаад бүр ингээд угаалгаад тэрийгээ ингэж нандинаад тий. Тэр эрэлт хэрэгцээ бол ерөөсөө одоо зогсохгүй байгаа. За тэгэнгүүт эн чинь нэг тийм хэрэгцээ шаардлага гэхээсээ илүү гүн гүнзгий юм соёлын утга учиртай газар болж таарж байгаа. Тэгээд тэгэнгүүт би одоо арга зүйн хувьд за тэгвэл би Сүхбаатарын талбайн зурагчин болоод үзье. Тэгээд тэнд одоо өдөр болгон очиод зураг аваад тэгээд яг энэ ерөөхдөө нэг дүрд ороод тэ түрүүний ярьсан нөгөө оролцоо ажиглал гэдгээр тэр зурагчин хүмүүсийн одоо ажил мэргэжлээр дамжуулаад тэр талбайн түүхийг бид нэр яаж өгүүлж болох вэ гэдэг. Энэ бол зөвхөн нэг арга зүйн байгаа. За тэнд ингээд камера бариад явж байхад одоо маш олон хүмүүстэй төрөл бүрийн хүмүүстэй холоос ирсэн. Тэгээд бүх насны маш олон зорилгоор тий. Тэгээд тэнд бол би сүүлийн жил одоо өнгөрсөн жил 9 сараас хойш камера бариад тэнд судалгаагаа эхэлсэн гэж бодохоор жил гаруй хугацаанд хичнээн хүнтэй уулзаж танилцаж найз болсныг мэдэхгүй. Тэгээд яг тэр явцад болвол хүмүүсийн зургийг авахаас гадна тэнд байнгын жагсаал цуглаан болж байгаа. Тэгээ энэ жил бол ялангуяа ягаад ч юм мэдэхгүй маш их завгүй байсан талбай дээр маш их завгүй ажилласан. Ягаад тэгэхээр тэнд бол цогцоо завгүй жагсаал цуглаан болж байсан. Тэгээд бүр амжилттай жагсаалууд их болсон. За өмнөх жилүүдэд болвол ер нь бол нөгөө монголчуудад жагсаал цуглаан гэхээр ер нь жоохон хар тийм дурсамж айдас болгоомжлол одоо итгэлгүй тийм 7 сарын 1-ийг дурдна эсвэл ингээд янз бүрийн төлбөртэй хүсний жагсаал гэх мэтчлэн ингээд олон асуудлуудаас болоод жагсаал цуглаан гэхээр ер нь одоо итгэхээ болчихсон. Гэхдээ нэг талаараа юм л бол за бид нэр талбай дээр гарыг гэд яг тэгж ярьдаг. Бас тиймэрхүү нэг юм араншин байгаад байдаг. Тэгэхээр ингээд талбай болохоор зүгээр нэг юм эцсийн ингээд нэг юм зогсоол итгэл найдварын одоо эцсийн зогсоол юм уу тиймэрхүү байдлаар ингээд
одоо ажил нь болохоо айлаа, инглээ тэглээ, юмны ингээ инглээ, утаа инглээ, төвчрөл инглээ. За талбай дээр гарцгаая, талбай дээр чигсэе гэл нэг иймэрхүү юмнууд ер нь бол одоо сүүлийн хэдэн жил би энэ сэдвийг сонгохоосоо өмнө медиа одоо анализ жоохон хийж үзэж байгаа байхгүй тий. Комментуудыг уншин, хүмүүсийн лайв үзэн, тий ерөөхдөө ингээл найзтайгаа ярина. Тэгэхээр тэн дээр дандаа л болохгүй юм л бол за талбай гарыг гэл тий. Тэгсэн мөртлөө бас гарч чадахгүй тий. Ингээл лөө эн чинь чигсаалч худлаа штэ гэл. Тэгээд яг хөө тэрийг ер нь бол одоо ажиглая гэж бодоод талбай дээр гарч ирсэн. Ер нь бас ингээд юунуудаас ажиглаж байхад тэнд бас яг Монгол хүмүүсийн айгүй одоо гоё талууд гэх юм уу те юм айгүй өрмөц талуудыг яг талбай дээр харж болох юм шиг бас таны ярин сонсогдлоо. Бид ч одоо ингээл за нөгөө алтар тхийн одан авсан ч ээж нар нь гараад ирээл талбай дээр баярын зураг авах болно. Оюутнууд төгслөө очоод төгслийн зураг авах болно. За үнэхээр чагсаалт тэмцэлч юм ямар нэгэн нийгмийн бухимдал байлаа талбай дээр очих гаргана те. Тэр энэ орон зай ер нь бас өөрөө бас монголчуудыг хинбэ юу вэ ямар хүмүүс вэ гэдэг тодорхойлох нэг чухал талбар юм шиг санагдлаа. Тэг яг зөв тийм. Яг оновчтой тодорхойлт. Ягаад гэхээр энэ талбай бол одоо 100 жилийн түүхтэй. Тэгэхээр энэ талбайн тухай судаллаа гэхэд зөвхөн би өөрийнхөө одоо сүүлийн хэдэн жил оролцсон, ажилласан, уншсан хэдхэн жагсаалаар дүгнэж бичиж болохгүй. Тэгэхээр энэ газрын тухай тайлбарлаж бичиж, энэ газрын тухай түүхийг бичиж үлдээхийн тулд яалтчгүй тэр өнгөрсөн 100 жилийн түүх рүү өнгийж харахаас өөр арга байхгүй. Тэгэхээр яг энэ миний одоо яг докторийн ажил болвол одоо үеийн одоо үйл явдлуудыг ажиглаад судлаад явж байгаа юм шиг боловч бас өнгөрсөн үеийн түүхтийг холбож бичиж байгаа. Одоо Сүхбаатар Жанжин гэдэг одоо тэр хүний хөшөө энэ талбай дээр байгаа. Ягаад Чингис хааны хөшөө энэ байгаа. Хид хідэн энэ чухал одоо улс төрийн энэ удирдагчдын хөшөө энэ талбай дээр байна те. За тэгээд үүнээс хойш бид нэр социализмын үеийн одоо бүх парад жагсаалууд, баярын жагсаалууд энэ талбай дээр болж исэн. За гол үйл явдлууд энэ талбай дээр болж өнгөрч исэн. Тэгээ 90 оны жагсаал ардчилсан хувьсгалын жагсаал тухайн үед бол энэ талбай дээр хамгийн их цугласан тий хамгийн их хүн ирж энэ талбайг дүүргэсэн тийм том жагсаалууд одоо суултууд болж исэн. Үүнээс хоошоо бид нэр сүүлийн хэдэн жилүүдэд бол маш том жагсаалуудыг амжилтгүй те заавал амжилтгүйгээр нь одоо үр дүнгээр нь бид нэр одоо хэмжих шаардлага байхгүй. Гэхдээ бидний амьдрал ямархуу байгаа вэ гэдгийг талбай дээрээс бид нэр ингээд бэлхэн харж болно. Энэ дээр бид нэр хинбэ гэдгээ хэн байсан бэ гэдгээ те энэ хідэн хөшөөнүүдээр харж болж байна. Ямар улс төрийн одоо шат дамжлагууд, системүүд, тогтолцоонуудыг бид нэр дамжиж өнгөрүүлсэн юм бэ гэдгийг тэнд байна тий. Тэр баримт одоо биеэрээ тий ингээд оршин тогтнож байна. За одоо тэгээд тэгвэл бид нэр ямархуу байдалтай байна. Тэгвэл ирээдүйд бид нэр одоо улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд, гадаад харилцаа, дипломат харилцааны хувьд бид нэр цаашаа хэрхэн явах вэ гэдгийг ирээдүрөө бас өнгөж харах боломжтой болж байна. Тэгэхээр энэ бол яг энэ газраар дамжуулаад өнгөрсөн одоо ирээдүй гэдэг бид нэр хэн байсан одоо ямар байна цаашаа ямархуу үндэстэн байх вэ гэдэг одоо энэ зүйлийг одоо хэлхээ холбоотой энэ логиктой дамжуулж одоо харж дамжуулж бичүүлдэх тиймэрхүү одоо зүйлсийг бид нэр тэндээс харж болно. Тэгээ ерөнхийдөө бол яг улс төрийн жагсаал цуглаан гэдэг улс төрийн гол цөм гал голомт гэж ярихаар нэг тийм хоосон орон зай дээр нэг зүгээр одоо улс төрийн үйл явдлууд болоод байгаа гэдэг утгаар нь би энэ газрыг судлаагүй, энэ газрыг тэгж хараагүй. Ягаад гэхээр ер нь бол зүгээр л тэр газрын байгаа оршин тогтнож байгаа нь л хангалттай одоо улс төрийн ийм символик бэлэгдлийн утга учиртай. Тэгэхээр энэ газар байна гэдэг. Ягаад хотод ер нь бус хотод ч гэсэн ялгаагүй тий бусад улсууд ялгаагүй. Ягаад талбай оршин тогтнодгийг. Ягаад ийм өргөн гудамжууд байдгийг. Тэгэхээр хотын зохион байгуулалт ямар байгаас шалтгаалаад улс төрийн хандлага ямар байна вэ гэдгийг бас харна. Харин тийм ээ. Одоо бодоход хэрвээ талбай нэрээ байхгүй байсан л бид нар хаана очих байсан бол гэж бас бодоод сүжээлээ. Нэрээ бид нарт тэнд нэг юм
ирчүүлээ, өвгөө ил хэрэгчүүлээ, нэг орон зай үед бид нар ямар ч гэсэн байж тээ. Тэгэхээр хэдий бид амьд харилцаа байхгүй болооч юм уу бид нар сошиал дээр мянга хилцэж ярилцаа тэнд лаг дижитал платформ үүслээч гэсэн амьд харилцаа гэдгээрээ орон зай бол яхаарахгүй хэрэгтэй л юм. Тэгэхээр таны ярианаас Сүхбаатарын талбайг бас илүү өөр өнцгөөс нь аюул олон талаас нь харлаа. Гэтэ бас ингэ бодоод байж хаад нэг талаараа судлаач хүний зүгээс маш том чаленж юм шиг надад сонсогдоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр маш сонирхолтой сэдв. Тэг яг таны сайн хэлсэнчлэн түүх рүүгээ бид нар харж гин, одоогоо дүгнэж гин. Тэгээд мэдээж одоо дотор нь ороо судлаа явж гин, ирээдүгөө бас ингээд таам болно тий. Тэр яг энэ судалгаа хийж явах үед ер нь судлаач хүний үед магадгүй нэг юм шантраах ч юм уу, одоо нэг хантай мөргөх ч юм уу, тийм үед бишгүүл бас туулдаг байх. Тэр тийм үедээ ер нь яг яаж даван туулдаг вэ? Антропологийн нэг нөгөө арга зүгээс шалтгаалаад ийм нэг юунд орчдөг юм шиг байгаамаа. Хувийн амьдрал ажил хоёрын зааг алгуулцдаг. Тэгэхээр одоо судлаачийн дүр одоо жишээ нь ингээд аль нэг сэдвийг барьж аваад янз бүрийн хүмүүстэй уулзаж танилцаад өөр соёл те өөр хэл зарим антропологчд бол хэлээ сураад өөр гадны улсуудад очиж судалгаа хийлээ гэхэд тухайн одоо улсынхаа хэлийг сурж соёлыг нь сурж доорх хаж 1-2 жил зарцуулна тэр нийгэмдээ уусаж те тэр нийгмийн одоо нэг гишүүн болохын тулд энэ үйл явц одоо жишээ нь би бол монгол хүн Монголдо судалгаа хийж байгаа надад гадаад хэл сурах шаардлага байхгүй уул нь бол амар юм шиг те гэхдээ аль нэг бүлэг нийгэм рүү нийгэмлэг те хувь хүмүүс рүү айл руу ингэж одоо харилцаа тогтоож уусаж нэгдэж орно гэдэг бол удаан хугацааны төвчин чармаалт шаардлагдан цаг орно. Тэгэхээр тэр явцад хүн өөрийнхөө амьдрал ахуйг одоо ажилласаа ялгаж салгаж чадхаа болчдөг. Тэгэхээр тухайн хүний юу хийж ийн ямар одоо амьдралтай байна. Тэр бүгдийг чи бас ижлэгэн одоо аль болох те хамтдаа ингээд даван туулах тэр замаар явах шаардлагатай болдог. Тэр явц донд чинь чиний өөрийн амьдрал юу вэ? Хувийн амьдрал юу вэ гэдэг чинь бас сонирн болж ирнэ. Тэгээд ажил хүн чинь ингээд оффистаа суугаад 8 цаг ажиллаад гэртээ ингээд одоо юу гэдгийг те ажлаа мартдаг ч юм уу яадаг ч нэг тиймэрхүү одоо нэг зай завсар бас байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг антропологч тэр зай завсар байхгүй үлддэггүй. Тэгэнгүүт одоо надад бол ингээд одоо тэр тухайн хүмүүстэй үүсгэсэн одоо харилцаа байна. Тэр бол зөвхөн ажлын газрын гэдэг харилцаа биш. Хүн хоорондын найз нөхөрлөл зарим тохиолдолд зарим судлаачд бол тухайн судалж байгаа айлынхаа бүр тэ ингээ гэр бүлийн гишүүн болчихсон тэ яг тиймэрхүү холбоо харилцаатай болчихдог. Тэгэхээр тэнд бол тэр сэдв судалгаагаа хийж яхад хийсний дараа ч гэсэн магадгүй чиний амьдралыг сэтгэл зүг ер нь бол үндсээр нь өөрчлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр байнгын одоо тарих тулгай бол тэр зөвхөн судалгаан дээрээ л явж идэг. Тэгээд ирэхээр заримдаа тэрийгэ даван туулахад маш их одоо юу гэдгийг хямралд орно. Тэгээ нэг юм одоо identity crisis орж байгаа гэх юм уу одоо тий өөрийгөө хинбэ гэдэг тийм хямралд ороод тэгээд хэрвээ тэр тухайн судалж байгаа хүмүүс маань хэцүү амьдралыг туулж байвал чи судлаачийн зүгээс шууд тусалж чадахгүй байвал тэрэндээ маш их одоо юу гэдгийг бас нэмээд бүр маш их депрессэн хямраланд орно. Гэхдээ хүний амьдралыг гаднаас нь бид нэр бас одоо нөлөөлөх хэсэг чинь бас 900% юу вэ? Гэх мэтчлэн одоо олон зүйлийг бодох шаардлагатай болно. Жишээнээсээ шалтгаалаад тий тохиолдол бүрээсээ шалтгаалаад би энийг яаж зохицуулах вэ гэдгийг одоо шийтгэхэд жоохон төвөгтэй болж ирдэг. Тэгээд яг хуу талбай дээр жишээнэхэд бол би маш олон хүнтэй уулзж исэн, маш олон суулт хийгээд байж байгаа хүмүүстэй бол ах トゥ тий ихчээ хаа өвөө эмээ гэд явж идэг. Өнгөрсөн жилийн хугацаанд гэх юм бол өнгөрсөн жилийн хугацааны юм одоо жишээгээр ярих юм бол тэгээд тэнд бол жишээ нь би нэг зүгээр ганц жишээ яриа л да тий нэрийг дурдахгүйгээр одоо яг хуу тэнд ингээд саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн жагсаал цуглаан болсон. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргаагаа залгуулах одоо юу асаргааны мөнгийг нэмэгдүүлэх жагсаал болсон. Тэнд бол оролцож исэн.
одоо миний ингээд байнга хамт одоо талбай дээр суулт хийж идэг хөгжлийн бэрхшээлтэй бас нэг одоо хүн би. За тэгээд жишээ нь гэхэд өдөр болгон би тэр хүмүүстэй хамт өдөр болгон шахуу за өдөр болгон байж чадахгүй те зарим өдөр бол надад бас жоохон гэртээ амрах хэрэгтэй. Өдөр болгон талбай дээр гарч чадахгүй бас зүйл байгаа. Тэгэхээр ихэнх тохиолдолд тэр хүмүүстэй очиж зүгээр л хань олж суудаг. Тэгээ саналаа бариад гарч ирээд талбай дээр хань олж сууд тэр хүмүүс юуны төлөө тэмцэж ийн тэрийг нь дэмжиж ойлгохыг хичээнэ. За тэгээд тэр бол миний зүгээр судлаачийн гэхээсээ илүүтэйгээр бас хувь хүний үүднээс одоо тус дэм болох гэж оролдож байгаа зүгээр л нэг энгийн оролдлого байгаа. Хүмүүс бас жоохон анзаардаг байгаасай хүмүүс одоо юу ярьж ийн юуны төлөө ингэж одоо шудрах бус зүйл хаана байна? Би оролцож тусалж дэмжиж чадахгүй юмаа гэхэд би тэр хүний яаж сонсох вэ? Яаж тийм болох вэ гэдэг дээр жоохон би бинийгээ сонсдог байгаасаа гэж бодож исэн. Тэгээ саяны энэ сүүлийн тохиолдол дээр бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьж байгаа одоо тэр хүмүүс цөөхөн хэдэн хүмүүс энэ төлөөлөл болоод төрийн бас байгууллагууд гэр бүлийн төлөөллүүд гэсэн хүмүүс ирсэн. Тэгэнгүүт яагаад өөр одоо юу гэдгийг хүмүүс тийм асуудалгүй те эрүүл мэндийн юм одоо асуудалгүй бидэнд хэрэггүй надад хамаагүй гэж боддөг юм уу те тиймэрхүү байдлаар ингээд нэг дийлинг нь хандж байгаа юм шиг ягаад ийм цөөхөн хүн цугласан юм бэ гэдэг нэг тийм эмзэглэл бас байсан. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө гэхээсээ илүүтэйгээр бас бие биенийхээ сайн сайхан байдал тэр түүнийхээ төлөө тэмцээд явж байгаа хүмүүст яаж тийм болох вэ хамтдаа хань болж тэмцэх вэ гэдэг зүйлийг бид нэр илүү их одоо ярилцах ёстой юм шиг санагддаг. Миний хувьд бол тиймэрхүү одоо нэг юм сэтгэл зүйн эмзэглэлүүд өдөр тутамдаа байнга одоо тулгардаг. Тэгээд тэрийг болохоор яг зүгээр антропологчдын нэг арга зүй байна л да байнгын одоо ажилласан юм ингээд тэтэрдээ бичиж буулгаж яадаг тийм. Тэгээд тэр бол надад маш их тусуулдаг. Ер нь бол ажилд зориулж, бичвэртэй зориулж, тезистэй зориулж одоо юм бичиж авна гэхээсээ илүүтэйгээр надад энэ ажлаас үүдэлтэй, энэ хүмүүсээс үүдэлтэй, энэ амьдрал одоо тийм ингээд харж үзэж байгаа туулсан юмнаас үүдсэн нэг юм шарах сэтгэлийн зовөр, хөндүүр, яхаа мэдхгүй байх тэр бүх юмаа одоо тэр дэвтэртээ бичээд ингээд үлдээчихэж байгаа. Тэгээ дараа нь тэрийгээ судалгаанд ашиглаж болно, ашиглахгүй ч гэж болно. Ямар нэгэн байдлаар тэрийг бол гадагшлуулах хэрэгтэй. Тэгэл би ингээл найзууд дээр очил би өнөөдөр тийм хүнтэй уулзсан ингэсэн тэгсэнгээ яриад ээж болно. Тэгэл байнга л ингээл талбай яриад те ингээл амар хэцүү. Тэгээд ахаар чинь бас хэцүү төвхтэй те. Тэгээ яах вэ? Ямар ч хэсэн одоо бичиж одоо үлдээж байгаа тэр бол хамгийн их одоо хань болж байгаа. Миний дэвтэр байна. Нэг камер байна. Тийм камерыг бол би зүгээр судалгаанд оруулж тэр зураг ашиглана гэж зөвхөн тийм байдлаар ашигладаггүй. Нэг талаараа бол зүгээр эн чинь мэдээж маш их үйл явдал өрнөж байгаа учраас видео одоо notes хийж байгаа тийм видеогоор дамжуулаад тэрийг босон үйл явдлыг энэ дараа нь эргэж санахад зориулж гин зураг харж гин тийм зорилгоор бас одоо авахаас гадна камер бариад явна гэдэг бол антропологийн хувьд одоо бас нэг юм өөр төрлийн нүд байдаг. Тэгэхээр тэр тийм зорилгоор бас ашиглаж байна. Янз бүрийн тухайн нөхцөл байдалтай одоо тохируулаад даван туулах гэж оролдож байна. Тэгэхээр айгүй сэтгэлийн тэнхээ гэх юм уу маш олон зүйл үнэхээр шаарддаг мэргэжил юм шиг сонсогдлоо. Би бол яг анх удаага яг антропологч хүнтэй ингээд дуулзаад ярилцж байна. Тэгээд нэг талаас яг мэдээж мэргэжил болгонд сайхан зүйл байгаа, их хүнд хэцүү тал байгаа. Гэхдээ яг саяны таны нөгөө хэлдэг олон төрлийн identity тэгээд буцаад ажлаас өөрийгөө салгаж чадахгүй байдаг тэр мэдрэмж айгүй ойр санагдаад байгаа байхгүй. Тэгээд буцаад нэг талаас яг одоо нийгмийн шинжилгээ ухааны хүмүүс гэж хэлэхээр буруу болчих واخ. Гэхдээ ер нь нэг юм нийгмийн асуудлыг өөрийнхөө асуудал мэтэр ойр мэдэрдэг хүмүүс байгаа шүү дээ тий. За энд бол би өөрөө нөгөө сэтгэл судлаач болохоор одоо миний эргэн тойрны найзуудтай ч юм уу бид нар уулзахаар угаасаа сургуулийн сэтгэл зүйчж байгаа, одоо байгууллагт ажиллаж байгаа ч хүн байгаа, янз бүрийн салбарт ингээл цэрэг шүүх гэдэг ч юм. Тэгвэл тэнд болгоно дахиад хүн байгаа учраас нөгөө хүний асуудал бид нар ярина. Өнөөдөр ажил дээр бид нарыг иймэрхүү байдлаар энийг ингэчүүл гоё болох гээд яагаад бид нар энэ асуудлыг одоо хүртэл чухал гэж юус ярилцах байгаа юм бэ гэдэг яг тэр нэг одоо
цөхрөл гэх юм уу бохимдол айгүй ойр юм шиг санагдлаа. Тийм. Тэгээ тэрийг бас айгүй ярилцаж ирэн гадагшуулж явах хэрэгтэй юм шиг. Миний дараагийн асуулт болохоор ер нь яг уу би бас өөрөө хувь хүний зүгээс сонирхоод ч асууж магадгүй. Хүмүүс нэг юм амьдралтаа гэх юм уу одоо олцсон утга учир байгаа. Тэгээ тэрнийхэн төлөө өөрийнхөө амьдралыг зориулж чинь, карьерээ зориулж чинь тий хүч хөдөлмөрөө зориулаад явж чинь. Гэхдээ зарим тохиолдолд яг юм санаа шиг бохимдол төрдөн шүү дээ. Яагаад энийг хин чухал гэж бодохгүй байгаа юм бэ? Эсвэл яг тийм одоо зөвхөрмөр санагдсан тийм үеүдээ ер нь ямар ихтгэл найдварыг тээж даван туулж урагшлах халахмаа илүү болж авдаг вэ? Яг нь ер нь бол үе нэг юм би энийг хийлээ гэд хинт хэрэгтэй юм гэдэг хямрал үүсэж байгаа байхгүй юу? Миний хийж байгаа юм ер нь хинд ашигтай юм те нийгэмд одоо өөрчлөлт авчрах юм уу үгүй юм уу? Ялангуяа нийгмийн шинжлэх ухааны салбарын хүмүүс жиргэл яг тиймэрхүү зүйлтэй тулгардаг байх л та. Яагаад гэхээр үр дүнгийн бол одоо хэмжиж тайлагнаж хүмүүст одоо ил дотоор энэ байна гэж тоогоор зургаар харуулхад хэцүү. Тэгэнгүүт маш бүрхэг бөгөөд удаан хугацааны дараа гарч ирэх үр дүнгууд байдаг учраас энэ явцад бол маш их шантран хямралд орно тий. Гэхдээ антропологийн зүгээс энэ зүйл байсан шүү, болсон шүү гэдэг одоо тэмдэглэлийг, түүхийг, орчин цагийн түүхийг бичиж үлдээж байгаа, тайлбар хийж байгаа. Одоо магадгүй дараагийн алхам нь тэр нь ямар нэгэн бодлого боловсруулахад нэг зүйл эхлүүлэхэд те өөрчлөлт болж магадгүй гэсэн тэр одоо мэрэгжлийнхэн арга зүйд итгэсэн итгэл байна. Тийм тэгэхээр тэр итгэлийг бол амархан алдахгүй юм шиг байна шүү дээ. Тийм амархан алдахгүй. Ягаад тэгэхээр анханасаа одоо сонгосон шалтгаан нь бол тийм л байсан. Энэ мэрэгжил байгаа тулдаа бид нэр хүмүүсийн олж хардаггүй зүйлсүүдийг тий зүйлсүүдээр дамжуулаад одоо олон зүйлийг тайлбарлах боломжтой. Хэрвээ хэн нэгэнд энийг бичиж үлдээхгүй болвол бидний одоо амьдрал нүдний өмнө ингээд маш хурдтай одоо өнгөрч байна. Тэгэхээр энийг хэн нэгэн одоо барьж аваад зах сухаас нь жоохон одоо тэмдэглэж үлдээх гэдэг болвол хойчин одоо бидний ирээдүйгээ хэрхэн зохион байгуулалтанд оруулах вэ гэдэг одоо асуудал дээр суур болж өгөх. Тийм бид нар хэн байсан юм бэ гэдэг тэр зүйлийг одоо бид нар бичиж үлдээх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрэнд бол итгэж байгаа. Тэгэхээр дээрэс нь бол яг хуу антропологийн шинжлэх ухаан гэдэг яг голчлоод ярихад бол мэдээж нийгмийн шинжлэх ухаан нь ялгаагүй маш их хүмүүнлэг. Ягаад хүмүүнлэгийн шинжлэх ухаан гэж хэлдэг юм те? Хүн хоорондын харилцаа, хүн хүнээ гисэн сэтгэл одоо дэм care тэ хайр халамж гэдэг зүйл эцсийн эцэст яригдж байгаа. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө амьдралыг яаж сайжруулах вэ, яаж сайн сайхан байх вэ гэдгийн хаан төлөө энэ их судалгаануудыг одоо тэ үр дүнтэй юм шиг үр дүнгүй юм шиг хийж байгаа учраас бууж өгөхөд болвол тийм бууж өглөөгээд чи илүү улам депрессэнд орно. Тийм. Айгу таны мэрэгжлийн талын болон ер нь тийм айгу үзэсгэлэнтэй гоё талуудыг бол өнөөдөр би дотроо ингэж бүтгсүүлж ойлгож авлаа. Тэгээд үзэгчд маань ч бас тэгж аах гэж найдаж байна. Буцаад өнөөдрийн бас нөгөө нэг тантай ярилцлагатай асуумаар байсан ч юм уу хүндмөрөөсөн сэдв юу вэ гэхэлэр нэг юм академик орчинд академик замлыг ер нь сонгож явна гэдэг өөрөө бас олон хүний дотор байдаг хэрнийг шийдэж чадахгүй юм том хол алхам шиг санагдаад идэв. Одоо миний эргэн тойронд болоо ингээл найзууд за эсвэл ингээл ер нь ажиглал харж ийн л да. Тийм гот л магадгүй бүр Кембриж ялангуяа тийм манай монголчуудаас бүр за бүр хаа байсан бүр Кембрижүүд гэж бодмоор буцаад докторт сурна гэдэг бол залуу хүмүүсийн хувьд магадгүй за эхлээд нэг жоохон ажиллаа хийж аваад ингэж аваад гэж байгаа гэдэг нэг хойшин тавьдаг ч юм уу тийм. Гэтэл нөгөө судлаач байхын гоё нь юу юм бэ? Тэндээс академик орчноос яг ямар гоё зүйлсийг олж авд юм бэ гэдэг тэр магадгүй гоё эерэг үлгэрчийг ярьж өгөх юм бол буцаад олон хүмүүс нийгмийн асуудлаа гоё судлахад юм гар бие шамдаж ороод гоё одоо зүйлсүүдийг хийх юм болов гэж дотроо төсөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй таны яг Кембрижид анх орсон мөч ямар байсан бэ? Тэндээс одоо ойлгож сурч авч байгаа илүү гоё тийм зүйлс юу байсан гэдгээр үзэгчд маань хуваалцав. Академик замлаар явна гэдэг шийдвэр бол
маш том одоо юу гэдгийг шийтгэл нэлийн хэцүү байсан хэдэн жил зарцуулагдсан. Ялангуяа яг Германд байж байгаад би чинь яг Монгол улсын боловсролын систем Германд очоод үнгүүдсэн, муйс төгссөн ч гэсэн би бол дахиад бакалавра тэнд одоо хамгаалж иж мастер руу орох тиймэрхүү одоо зүйлтэй тулгарсан. Тэгээд яг хуу 2 бакалавр одоо баг антропологоор ингээд юу гэдгийг 10 жил сурцсан болж байгаа байхгүй 10-аад жил те. Тэгээд тэрний дараа ер нь ингэж удаан сурах шаардлага байна уу гэд. За юу ч гэсэн одоо хэрвээ мастер сурах юм бол би академик замаар явна гэдэг ер нь бол аль одоо хэдий ерөөхдөө шийдэт тийшээ одоо Кембриж рүү явах шийдвэр гаргасан гэсэн үг. Яг манай багш нар бол намайг за бакалавр муйс тухаас ахуулаад ингээд чи тийшээ явж сурах хэрэгтэй гэж жоохон тэгээ байнга одоо үгэлдэг гэх юм уу те. Кембриж руу яваад сурах хэрэгтэй. Тэнд одоо Монгол судлалын төв байгаа гэх мэтчлэнгээр тэгээд яг уу би тэрийг бол тухайн үед тоогоогүй. Ягаад хүн заавал тийм том одоо холын те магадгүй те ингээд элит сургуульд, үнэтэй сургуульд явж ээж өөрийнхөө одоо академик одоо статусыг академик одоо сайн чадвартай судлаач гэдгээ батлах ёстой юм бэ гэж жоохон нэг юм хязгаан гаргасан гэх юм уу. Тийм. Тэгээд тэгж байжгаад яг уу Германаас одоо буцаж хурж ирээд Германыхаа сургуулийг төгсөөд Макс Планкийн маань ажил дуусаад за ер нь бол англи хэлтэй сургуульд англи хэл дээр одоо хичээлээ үздэг тийм сургуульд явах. Одоо тэгээд багш нар маань хурж ирэнгүүт буцаал чи Кембриж явах яасан бэ гэл. Тэгэл би ингээд за ер нь бол ингээд ер нь явах хэрэгтэй арай өөрөөр харж үзэх хэрэгтэй юм шиг байна гэдэг тийм бодол орж ирсэн. За тэгээд apply хийгээд сургуульдаа өргөдөл гаргаад явхад бол мэдээж тэнд чинь ингээд нэгт тэнцгүй үгүй юу гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэн дээр бол манаа ингээд өмнө явж исэн те суралцж исэн багш нар найзууд те эсээгээ яаж боловсруулах уу, юун дээр анхаарах уу гэдэг дээр зөвлөгөө өгч исэн. За тэгээд цаашдаа за тэнцлээ гэхэд би одоо тэтгэлэг авах уугүй юу? Хэрвээ тэтгэлэг авч чадахгүй болвол би ямар ч боломж байхгүй. Тэрийг болвол би маш олон айдас байгаад исэн. За тэгэхээр тэрийг за зүгээр apply хийж үзэхгүй болвол мэдэхгүй шүү дээ тэрийг. Тэгэхээр ямар ч гэсэн явуулаад үзьегээд тэгээ өөр сургууль руу явал би аппликейшн явуулаагүй. Зөвхөн Кембрижд орно эсвэл сурахгүй жоохон азна гэд тэгж бодож исэн. За тэгээд ямар ч исэн ганц сургуульд аппликейшн өгсөн. Тэр нь бол яг хөө тэгээд ингээд ерөнхий судалгааны сэдв тэгээд маш олон одоо харгалзах хүчин зүйлсүүд байна, ажлын туршлага байна. Гэх мэтчлэн зүйлсүүдийг ингээд харгалзаж үзээд тэндээс шийдвэр гаргаж байгаа. Дараагийн ээлж нь болохоор Гейтсийн сэтгэлийг авах бол яг ингээд тохиол бүрдсэн гэх юм уу тий. Тэгэхээр тэнд бол мэдээж маш их өрсөлдөөнтэй тэтгэлэг байгаа. Тэрийг эндээс бол өмнө нь бол Монголоос нэг ганц 2 хүн авч ирсэн болоо мастрын төвшөнд. Олон улсаас англи хүмүүс бол оролцох хэрэг байхгүй. Олон улсаас нэг 40-50 хүн, тэгээд Америкаас нэг 20 хэдэн хүн, нийлээд нэг 70 хүн жил болгон бүх мэргэжлэр бүх салбарын бүх мэргэжлэр мастер докторийн төвшөнд магадгүй жилд нэг 5000 гаруй хүн одоо аппликейшн явуулдаг ч гэлөө нэг тиймэрхүү одоо тоо байх шиг байсан. Маш өрсөлдөөн хитээсэн. Тэгээд тэндээс болвол одоо хид хідэн одоо шалгуурыг ингээд амжих хэвээр. Тэнд очоод мастертаа аваад тэгээ яг докторт бас дахиад одоо авсан. Тэгэхээр докторийн төвшөнд бол Монголоос бол анхны авсан тохиолдол байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол бас маш их хариуцлага орж ирж ирсэн. Мастер дээр бол нэг тий анхны тий мэдээж угаасаа тэтгэлэг аваад явна гэдэг бол хэрэг барагтаа ер нь одоо Монголын одоо залуу судлаач хүнд бол хувьтай тийм зүйл байгаа. Гэхдээ энэ нөгөө талаараа юу харуулж ийн вэ гэхээр Монголын засгийн газар төр засгаас бид нэр олон улсад гарч байгаа болоод энд байгаа шинжлэх ухаанаар ингээд академик замлаар явж байгаа хүмүүст ямархуу дэмжлэг үзүүлдэг вэ гэдгийн одоо яг нэг юм
юу гэдгийг нэг талаараа би баярлж байсан боловч нөгөө талаараа өөрийнхөө улсыг бодоод жоохон юм готарсан мэдрэмж төрж исэн. Тэнд гадны хүмүүст биднэрт ийм одоо судалгааны грант өгж гин те. Бид нэр тэрийг авахын тулд яаж одоо гуйлагчилж царайлж те. Би ийм улсаас ирсэн, би ийм судалгаа хийсэн, би академик замналаар ингэж явсан гэл бүр ингээд би бол ярилцлаганд орохдоо бол ер нь нөгөө шүдээ хүртэл зэвсэглэн гэдэг шүү дээ те. Яг тиймэрхүү байдлаар нөгөө нэг цагаан эдийнийхээ одоо collects те дизайн тэр коллекцаасаа өмсөд хүртэл очиж байгаа байхгүй юу. Би академик ажлаас гадна тэр ажлаа ийм байдлаар ч гэсэн ашигласан гэл ингээ ярьж болох бүх юмыг ингээл өөрийнхөө тухай тэр 20 минутанд бол бүгднгийн ингээ илтгэн гэдэг чинь бол байж болох бүх юмаа л ашиглана гэсэн үг байхгүй юу. Тэгээд бодохоор бид нэр дандаа л иймэрхүү замыг туулж ирсэн залуу судлаачид энд тийм систем байхгүй. Тэгэхээр тэрэн дээр жоохон урам хугарч тэрийг цаашд бид нэр яаж дэмжих вэ? Өөрчлөхөд залуу судлаачийн хувьд бусад одоо хамт зэрэгцээд явж байгаа тий хүмүүстэй нийлээд юу хийж болох вэ гэдэг дээр нэлээд одоо бодолцох шаардлагатай юм байна гэж бодсон. Алийн болгоно тэгэл бид нэр хүнээс одоо мөнгөж авахтай тий тэгээд бас тийм ээ тий яг одоо бодит гашуун үнэн л юм да нэр юм. Тэгэхээр тэгээ нэг бодлын яг харахгүй академик замнал дээр бол таны хэлснээр яг тэтгэлэг мэдээж авч иж тэр замналаар бас явах нэг баталгаа болж штэ тий. Тэгээ яг энэ бүх зүйлээ даван туулаад яг ороод суралцаад явж байгаа тэр мөчөд магадгүй одоо илүү тэр нэг юм судалгаа одоо за Монголтойгоо харьцуулахын шашин. Гэхдээ ер нь бол тэнд очихын хамгийн гоё зүйлс нь юу байсан бэ? Академик орчин гэдэг ямар гайхалтай зүйл байдгийг бэ гэдгийг ер нь бол мэдэрсэн. Ягаад гэхээр бүх зүйлээр нь хангачсан. Оюутныг судлаачийг зөвхөн судалгаандаа зориулах одоо өөр илүү дутуу юм затгаарахгүй байхаар орчныг нь бүрдүүлж тэр одоо яг Кембриж бол нөгөө оюутны хот сургууль дээр түшгэлсэн тэр хот бол тэр чигтээ ингээд одоо Кембрижийн сургуулийг ингэж тойрж эргэлдэж байдаг тийм одоо анханасаа тийм тэгж үүссэн те. Тэгэхээр тэр хотод амьдрахад болвол хаа сайгүй гудамжаар явж байгаа хүмүүс нь дандаа академик их хүчлэн те. Тэгээд бүх ярьж байгаа хүмүүстэй уулзаал одоо яг Гейтсийн одоо тэтгэлгээр явхад маш сонирхолтой зүйлээсэн, гоё зүйлээсэн. Тэр нь болохоор анх ингээл биднийг танилцуулаад ингээл олон ивентүүд, үйл ажиллагаанууд ингээд зохион байгуулдаг. Тэгэнгүүт л тэнд чи ингээл нэг жил тэр одоо нэг жилийн эсэлтийн 70-80 хүн байна штэ. Тэгэл бүгдээрээ хоорондоо танилцах тэр ивентүүд чи ингээл бараг сар гар үргэлжлэж байгаа байхгүй. Эхлээл тэр одоо тэнхмийнхэнтэйгээ танилцсан, тэтгэлгийнхаа хүмүүстэй танилцсан, сургуулийнхантайгаа танилцсан, коллежтайгаа танилцсан те. Өдөрт мэдгүй хідэн ч хүнд өөрийгөө танилцуулж байгаа. Хідэн ч хүний түүхийг сонсож байгаа. Хідэн хүний одоо академик те аяллыг энэ хүртэл явсан амьдралын замналыг сонсож байгаа. Тэр аягүй сонирхолтой байсан. Тэгэл би бол антропологч хүн Монголоос ирсэн тийм судалгаа хийдэг гэд ярингууд нөгөө хүн маань юу гэдгийг физик, хим, тэ биолог, одоо сансар судлал, философи юу гэдгийг маш сонирхолтой сэдвүүдээр олон жил ингэж одоо урам зоригтойгоор няцах үедээ няцаад даван туулаад гараад ирчихсэн тийм хүмүүсийн сонирхолтой төслүүдийг санаануудыг сонсно гэдэг бол миний хувьд ингээл өдөр болгон баг ингээд эхний нэг хэдэн сар болвол ингээл нэг юм жижигхэн тархин дотор нэг жижигхэн солиод бодаад байгаа юм шиг. Вау, ийм бас байж болдсон юм байна. Ийм судалгааг бас хийж болдсон юм байна гэсэн тийм одоо жоохон хүүхд болцсон юм шиг. Бүх юмыг гайхаал тийм мэдрэмж төрж исэн. Тэгэл маш их хажуугаар нь ядарч байгаа хүн болгонд өөрийгөө танилцуулаад лээ. Тэгэл хүн болгоны түүхийг сонсоод эхний эдэн сар бол нэлийн хүндээсэн. Тий, ирчүүч их шаардсан баг тий. Тэгэхээр энэ иймэрхүү академик орчин бүрдүүлнэ гэдэг бол маш их хөрөнгө байдаг юм байна гэсэн мэдрэмж. Маш их зохион байгуулалттай төрийн дэмжлэг тэгжээж энэ бүхний үндэс одоо суурь бий болж байгаа. Тэгэхээр энэ академик орчныг энэ судалгааны энэ одоо орчныг бид нэр Монголд яаж цааш нь одоо хөгжүүлж авч явах вэ?
Нэлийн одоо тэрэн дээр анхаарах ёстой л гэж тухайн үед бодоод магадгүй танд бас одоо тэр яг орчинд нь сураад ирсэн хүний зүгээс ингээ харахад бид нар заавал материалын орчингийн ч юм уу бүрдүүлж ийж дараагийн магадгүй юм одоо судлаач эрдэмтэд оюун санааны хувьд нэг юм танин мэдхүн хувьд сониуч ийм хүмүүс төрөн гарах болов уу? Ер нь хүний тэр нэг юм одоо хэрэгцээний дараалал шатлалыг бид нар заавал юм ирмэлж дараалах хэрэгцээ байдаг уу? Одоо би яг асуултандаа өөрөө ч бас жоох яаж байна. Яг ер нь бол зүгээр тухайн үед би тэр хүний сайн сайхан гэдэг асуудал нэг талаараа бас миний одоо судалгааны нэг чиглэл бас явж байгаа. Халамжийн тухай ер нь бол одоо бичиж судалгаа тэр сэдв дээр нэлээд ер нь анхаарч хардаг. За тэгээд яг миний тэнд очиод би хамгийн анхны эссе одоо мастерт болвол миний хөтөлбөрт хид хэдэн эссенүүд бичих шаардлагатай болж байгаа байхгүй тий. Тэгээд тэгэнгүүт би ягаад ч юм би Монголын халамжийн системийн тухай сэдвийг сонгосон юм. Монголын халамжийн систем өнөөг хүртэл ямархуу замыг туулсан 90 оноос хойш ямар бодлогууд гаднаас болон дотоодоос хэрэгжүүлжсэн. Тэгээ тэр нь болохоор бидний энэ капиталист неолиберал системтэй яаж холбогдож байгаа юм. Тэгээ халамжийн бодлогыг бид нэр одоо нийгэмд хүмүүс хамгийн гол нь яаж хүлээж авч байгаа. Тэрэн дээр ямар одоо хүмүүс хоорондоо дебет үүсгэж хэрүүл урал хийж боо юм болдог штэ. Монголд халамж хатгаарлаа л гэдэг үг гэдэг. Тэгээ тэр үзэгдлийг жоохон системтэйгээр тайлбарлах гэж оролцсон. Мэдээж тэрнээс өмнө нь болвол судалсан хэдэн одоо судлаачид бас байгаа. Тэдний одоо материалуудыг харна, аргументуудыг харж байгаа тий. Тэгээд ирэхээр бид нэр халамж, хайр, асархуу, care тий. Тэр ойлголтуудыг маш сонирн байдлаар харддаг юм байна гэдэг ойлголт үүсэж байгаа байхгүй юу. Халамж гингүүт зөвхөн одоо мөнгө төгрөг тарах гэдэг дээр нэвтрхийг хажилбагдал өгдөг ч юм уу те. Гэвч нийтээрээ бид нэр бие бинийгээ анхаарч хайхарч халамжлах гэдэг дээрээ тутмаг болсон байна гэдгэн зүгээр л тэр халамж гэдэг үгийг сонсоод бид нэр яаж одоо реакц үзүүлдэг гэдгээс харагддаг юм шиг санагдчихж байгаа. За тэгэхээр энэ бол одоо тогтолцооны асуудлыг бид нэр анхаарах шаардлагатай болж штэ. Зөвхөн нэг хүний сайн сайхны тухай асуудал биш байна те. Системийн хувьд төр тэрэнд одоо яаж дэмжлэг үзүүлж яаж оролцох ёстой вэ гэдгийг бид нэр цаашаа нэлээд сайн хоорондоо хэлэлцэх ёстой болж байна. Тэгэхээр халамж хавтгаарлаа гэдэг үгэн дээр ч гэсэн одоо байгаа зүгээр худлаа үнэн те ингээд нэг юм ерөнхий зургаар гаргасан датанд бид нэр итгэхгүй юу. Зарим одоо мэдээллийн сайтууд дээр одоо хавтгааруулан өөрсдөө бас датагаа жоохон буруу зураг гаргадаг юмнууд байна. Гаргасан датагаа буруу тайлбарладаг юм байна те. Тэгэхээр бид нэр энэ дээр яаж шүмжлэлтэй харж одоо нарийн одоо дүнэлтүүдийг гаргах вэ гэдэг дээр одоо юмнууд дэвшүүлж ирсэн. Тухайн үед бас манай хөтөлбөрт Anthropology of Care гэдэг семинар бас орж исэн. Тэр бол надад бас их нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэгэхээр бид нэр энэ нэг хүний сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдгээс илүүтэйгээр үндсэн энэ асуудал нийгэм байгаа одоо улс одоо юу гэдгийг эрүүл мэнд боловсролын асуудал дээр бид нэр яаж хандах вэ, ямар бодлогоор цаашаа явах вэ гэдгийг л сайн одоо тогтолцооны хувьд бид нэр судлаачийн зүгээс ярьж явах ёстой. Тэрнээс биш хүн болгоныг одоо өрөвдөж хайрлаа. Тэгэх юм бол ингээд бидний ингээд яг мэдээж ингээд байгаа тийм ингээд байнгын ийм судалгааныхаа одоо түрүүн ярьжсэн судалгаа хийж байгаа хүмүүстэйгээ тэдний амьдралыг харахаар ингээд нөгөө яах чаргагүй эмзэглэл ингээд төрж байгаа. Тэр хувь хүн болгон дээр тэгээд явах боломж бас айгүй хэцүү тийм. Хүн болгоны цаана амьдрал юу болж байгаа вэ? Хаалганы цаана юу өрнөж байгаа вэ гэдгийг судлаач хүний зүгээс антрополог хүний зүгээс гаргаж жишээ тавьж тэгж л харуулах тийм нэг юм одоо хариуцлагын юу байна үүрэг байна. Би яг таны ярианаас өөрийнхөө сая бас айгуу сайн дүгнэж авлаа. Нөгөө хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь өөрөө надад жоохон ийм юу хангалттай биш юм шиг санагдаад байна. Яг энэ дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Хүн сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд орж суугаад
зөвлөгөө аваад гараа явуулаа бид нар нийгмийн харилцаанд орно, гэр бүл дээр очино, татвараа төлнө, буцаа те ингээл бүхэл төрлийн харилцаанд ороод явна. Тэгэхээр хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд гэж бид нар мянга гараад одоо mental health гэдэг сэдв бол сүүлийн хэдэн жил нэлээд тренд л боллоо л да, self care, mental health, өөртөө анхаарна тэрэгэл тэгэл энтэй холбоотой бүр бүхэлдэн зах зээл бий болж очиж шинэ те ингээл йога хийх хэрэгтэй, ерөөсөн матча уух одоо юу гэдэг юм self care гингуул хүн өөрөөгөө happy болгох нэг юм бүхэлдэн ингээд маркетинг байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ төр зүрийн нэг юм мэдрэмж авч байгаа тэр тайвшил чинь бидний сайн сайхан байдал сэтгэл зүйрүүлэндэд яг муу юм уу гээд жоохон холдоод харангуут л системийн асуудалтай харахгүй. Тэгээд дэлхийн нийт улам одоо mental health одоо асуудлууд их болоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал их болж байна. Илүү дэлхийн нийт одоо хуваагдчихин, ганцаардчихин гэдэг тоо баримтуудыг сонсоод ахлаар нэг л биш юм шиг, нэг л юм болохгүй байгаа юм шиг бид нар магадгүй асуудалтай анхаарч байгаа зөв юм шиг хэрнээ яг анхаарч байгаа арга барил нь айгүй буруу юм шиг санагдсан. Тийм. Яг гоо тэрэн дээр бол одоо чи ингээд ганцаараа нэг юм вакуум одоо юун дотор бөмбөлгөн дотор чи өөрийнхөө сайхан нөгөө матчагаа уугаад сайхан йога хийгээд ингээд те яг гоо ингээд нэг бөмбөлөөл явж болох л ах л та. Гэхдээ нийгмийн тогтолцоо чинь тийм амархан ингэж нөгөө тэг хөөснүүд чинь эмзэг учраас хагараад явчихна штэ. Тэгээд тэр үед чи өөрөө ч эмзэг байдалд унна те. Тэгэхээр одоогийн бидний тогтолцоо болвол хинч байсан, ямар ч статустай байсан, мөнгөтэй байсан, маш найдваргүй, маш тогтворгүй капиталист нийгмийн угаасаа юм үндсэн суурин тийм байгаа. Чиний амьдрал хаашаач эргэж болно. Алга уруулахын төдий чи хинчж болно. Тэгээ яг энэ одоо хямрал пандемикийн үеэр бид нар харсан шүү дээ. Тэгээ ингээд бизнес зогсоод те бүгдээрээ ингээд ер нь бол орлогогүй болоо чи ичнээ сайхан доктортой бизнес гэж ярьж ээж болно. Мөнгөтэй ээж болно. Гэхдээ ямар нэгэн хямрал гай гамшиг боллоо гэхэд хинч биш болох боломжтой гэдгийг бүгдээрээ харсан. Тэгээд ирэхээр яг иймэрхүү үеүүдэд бид нэр бие биенийгээ хамтдаа одоо хөтлөөд аваад арчлаад халамжлаад асраад ингээд явах урагшлах тийм сэтгэл зүй биднэрт байна уу үгүй юу гэдгийг одоо ярилцах цаг болсон тий. Ярилцсан гэхээр одоо жоохон юу яадаг. Хүн чинь угаасаа юм байглаасаа юм амиа ботсон штэ гэдэг нэг тийм одоо аргумент гаргаж ирдэг. Гэтэ үгүй. Тийм. Ер нь бол яг хөө нийгмийн сайн сайхан одоо эв санаатай байна, solidarity байна гэдэг байх ёстой гэдэг асуудлыг нэлээн их одоо голчилж ярмаар санагддаг. Тэрэн дээр бол жишээ нь одоо ингээ үйл болж байна бид нэр Монгол улс Улаанбаатар хот бол хамгийн хүйтэн одоо нийслэлүүдийн нэг. Тэр үед бид нэр хотод орон гэргүй хүмүүс хэрэг байгаа вэ? Тэрэн дээр төрөөс тэрийг одоо анхаарч тэ дулаан байр саваар хангаж чадж гин үү? Тэр нь хүрэлцээтэй байна уу? Хин нэгэн гудамжинд ингээд тэ өнхрөөд унсан байхад бид нэр тэрэнд ямар хуу хандлагатай хандаж байна? Гэх мэтчлэн энгийн асуудлуудыг ганцхан жишээн дээр бол надад бас жоохон одоо юу сүүлийн үед одоо анхаарч ажилламаар санагдаж байгаа. За тэгэхээр иймэрхүү хүнд цаг уурын байгалийн гамшиг байна уу, эдийн засгийн хямрал байна уу, одоо цар тахал байна уу те. Иймэрхүү үеүүдэд бид нэр бие биенийгээ асраад явах, survive хийж амьд үлдэх тэсэх тийм гинжин ийм холбоосууд үүсгэх ёстой юм байна. Ард иргэд өөрсдөө. Түр хамгийн гол нь тэрэн дээр суурийг нь бэлдэж өгөх ёстой юм байна. Хот төлөвлөлтийн үед бид энийг яаж шийдэх вэ? Барилга байгууламж, архитектурын одоо хувьд бид энэ дээр цаашдаа яаж анхаарах вэ? Гэх мэтчлэн дулаан байр бид нэр ямар нэг юм боллоо гэхэд бөөнөрөө хорогдох дулаан байр орон гэргүй хүмүүс те ингээд хоног төөрүүлээд амьд үлдэх тийм орон зай систем биднэрт байна уу үгүй юу? Хэрвээ байгаа бол тэрийг яаж цааш нь сайжруулж хүртээмжтэй болгох вэ? Хин нэгэн гар хүлээд хариулаад үлдчихээргүй өвлийг яаж бид нэр бөөндөө хамтдаа давах вэ гэдэг тиймэрхүү зүйлээр сүүлийн үед анхаарч байна. Тэгээд энэ талаар ярилцмаар байгаа нийгмийн шинжлэх ухааны судлаачид, хот төлөвлөгчид одоо архитектурын салбарынхан хэн байдгийг те ярилцах хүн байвал, дэмжих хүн байвал, хилцэх хүн байвал бас нээлттэй гэж хэлмээр байгаа.
ер нь хоёулаа өнөөдөр ингээм маш олон сэтгэлийн талаар ярилцлаа. Таны хувь хүний мэргэжлийн сонголтын талаар ч гэсэн ярилцлаа. Тэгээ явсаар габар системийн асуудалтай орчин тойрон бидний ерийн хаана яг юу хийж яаж амьдраад байна хоорондын харилцаа гэж ярьлаа. Тэгэхээр магадгүй одоо амьдарч байгаа нийгмийн илүү нэг сайн сайхан би одоо хүндээ ээлтэй те ийм болгоё гэх юм бол та яг өөрийнхөө зүгээс яг юу хийх ёстой гэж боддөг вэ? Магадгүй одоо манай энийг үзэж байгаа хүмүүс үзэгчдэд юуг уриалахыг хүсэж байна вэ? Бидний бас яг подкастын зорилго бол энэ well-being podcast гэдэг нэрээрээ таны бас үзэгчтэй хандад хэлэх уриалгыг сонсохыг хүсэж байна. Харгас байгаа жоохон болцгоё л дол гэж хэлмээр л байна л да хүмүүс. Тэгээд яг ингээ саяны бас ярьсан юмтай холбоотой л доо. Тэгэхээр хүн бол ганцаараа явж байгаад амжилтанд хүрдэггүй. Миний те ингээд таны туулсан замнал хүн одоо ойр ганцаараа явж байгаад сайн сайхан байцдаггүй. Тэгэхээр буцаад нөгөө эргээд бие бинийгээ анхаарч, сонсож, ойлгож, халамжлах, асрах гэдэг энэ чухал ойлголтууд дээр төвлөрёо. Тэгжээж одоо бид нэр хамтдаа энэ нийгмийн арай илүү гэгээтэй болж байгаа бие бинийг дэмжиж бид нэр илүү хүчтэйгээр цаашаа ингээд явах боломж бүрдэнэ гэж би одоо бат итгэдэг. Тэгэхээр энийг л баг дахиж давтаж хэлэх юм шиг санагдчихээн л та. За өөр магадгүй танд өнөөдрийн ярилцлагаас дүгнээд ч юм уу хэлмээр ч юм уу зүйлс байвал. Мэдээч ингээ уурж оролцуулсан маш их баярлалаа. Яа тэгэхээр ингээ иймэрхүү зүйлсийг өнөөдөр ярьсан шиг те за халамжийн тухай ярьлаа. Бие биенээ тусал дэмжих те дэмжих юу гэдгийг ингээл дулаан байрмаар ингээ ярихаар хүмүүс жоохон юу ханддаг. Игдүүн хөдөлдөг гэх юм одоо юу гэдгийг нэг юм нийтийн одоо нэг тогтсон нэг ойлголт яваад идэг. Тэ тиймэрхүү за халамж бол ийм тийм гэл хийнгүүт чинь эсэргүүцдэг маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр энийг аргументаа гаргаж ирвэл. Тийм тэгэхээр энийг бол ингэж би бол ингээд ер нь бол амаач шилтэл одоо уйгахгүй ер нь бол ярихад бэлэн. Тэгэхээр ярих тийм орон зай цаг хугацаа гаргаж өгсөнд маш их баярлалаа. За тэгээд яг уу цаашдаа антрополог гэдэг мэрэгжил ямархуу байдлаар нийгэмд үр өгөөж үлдээх вэ гэдгийг би бас өөрөө дахин одоо эргцүүлж бодох тэ бууж өгөхгүй байх хийж байгаа юмдаа ихтэй болох гэдэг тийм мэдрэмжийг бас авсан. Баярлалаа. Тийм тэгэхээр тэрэнд маш их талархлаа. За ингээд хоёлаа ярилцсан өндөрлөө. Энэ хүртэл битэрийн ярилцлагыг сонссон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд цааш ч гэсэн бид мөн адил сонирхолтой зочдыг, судлаачдыг мөн урьж ярилцах болно. Тэгэхээр магадгүй танд манай оролцогчид болон үзэгчд маань ч юм уу бидний санал болгох зочин байвал бас комент зэрүүлдээгээрээ постыг дотлоо чат бичээрэй бас хүсмээр байна. Тэгээд өнөөдрийн well-being podcast маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид хоёртай хамтдаа нийгмийн сайн сайхан байдлын талаар, одоо хүний хүний халамжлах кэрлэгийн талаар, за мөн хамгийн гоё зүйл нь антрополог гэдэг мэрэгжлийн үзэсгэлэнтэй талуудын талаар одоо ярилцаж сонссон маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь одоо сайн сайхан амьдралыг өрөөё. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.